Ер нь Penthouse гэдэг кинонд орцсон одоо тэгээд тэр жишгээр амьдарч байгаа агуу. Замдаа дарсан бүгдийн ажуу тантай хамтран. Сайн байцгаана уу? Гана болон хонгороо байна. Энэ удаагийн бичлэгээр бит хоёр бие биенээсээ кино таалгана. Хин сайн кино мэддэг вэ? Хин сайн кино үздэг вэ гэдгийг одоо бие биенээсээ одоо шалганаа. Яаж тоглох вэ гэхээр киноныхаа үйл явдлаа ярьж өгөөд тэгээд тэр нь ямар нэртэй ямар кино вэ гэдгийг таана гэсэн. За эхлэх үү? За тэгээ. Одоо амар хамгийн амархан кино зэ. За. Солонгос кино гэж хэлэх шаардлага байна уу? За солонгос кино заяа. Penthouse. За бэжи. За тэгээ үйл явдал дээр нь юу гардаг вэ гэхээр ингээ олуулан амьдардаг гэр бүл. Жангом. Тэгээ сонсдгоноос нь тэ за. Олуулан амьдардаг заяа. Тэгээд дандаа юм бүтлгүй дандаа л нэм азгүй. Тэгвэл нь биш үү? Дандаа хөвчлөлтэй юм байна. 1988. Гөө. Тэр чинь олуулаа биш шүү дээ. Ер нь л нөө гэр бүлүүдийн харуулж байна. Олуулан амьдардаг. Хүүхэд нь дээд өрөөнд давхартай амьдардаг. Тэгээ нөө юм турбаагаар бууж ирдэг. Ах нь юу яриад дээ штэ нөгөө нэгэн дэвэр дор. Давхар зохил дээ. Хүнд захил доо. Хүн зохил. За хоёр дахь кино болохоор би үзчихсэн. За. Тэ чи яг орж ирээ харж ирсэн. Penthouse. Яа. Им чолктой охин заяа. Penthouse биш юм уу? Үгүй дандаа юуны сургууль хиймдээ. 1988 яриад байгаа. Үгүй би тамирын суралцдаг эрэгтэй эмэгтэй хоёрын тухай гардаг. Эмэгтэй нь өндөр амар хиддэг охин байдэн штэ. Туранхай хөр хэрнээ. Хоёр найзтай амар хиддэг. Жангом юм. Мэдгүй юу юм бэ? Айн даажлаа нөгөө нэр мэдгүй нөө юу? Нөгөө хөндөө өргөлтэй. Тэгин. Тийм хөндөө өргөлтэй. Тийм. Ингээл баран нэрэн штэ тэр. За гурав дахь кино нь болохоор нэг хөгшөө өвөтэй. Тэсний нэг залуу хөөтэй. Тэгээ машин цунгуудаа юу яадаг. Ингээ хэлчихээ бүрээ ингээ нэр киноны нэр нь гарч ирэхэд нь л та арай нэг өөр орчин цаг үе рүү очиод байдаг. Тийм, 94 буцсан. Нэ. За одоо дөрөвт кино заяа. Энэ бол үнэхээр амархан байлаа. Юу? Туршид будалт бүх үйл явдал нь болдог. Галтгаан л болдог байгаа. Ресторан. Илээ. Йоо чи нэг ингээ тэрхийн юм байгаад байгаа чинь. За 5 дахь кино. Өөе. За хараад байгаа. 5 дахь кино нь болохоор юу нэг залуу вагонд явж гин. Тэгээд нэг амир хөөрхөн мөсгөөг харна. Тэгсэн чинь нөгөө амир хөөрхөн мөсгөө нь өөр дээр нь хурж ирэн гутаа. Би гисэн хайрт мэ. Тэнд вагонд явдаг шүү. Тийм үү. Тэгээ хурж ирэн гутаа би ясаа үйл явдлын нэрээс нөх гэнэ бичиг өгөн заяа. За. Тэгэл вагоноос бууснасаа хойш нөгөө хоёр чи яаж ижаал ямар нэг холбоогоор байн ингээ уучрааддаг. Тэгснэ киноны хамгийн төгсгөл өөр болохоор юу ахгүй юу? Зөвлөг. Үгүй Монгол кино биш Америк кино. Өөр болохоор нөө юу багш. Тэгээ нөгөөх нь болохоор жоохон нэг тийм мафийн талтай жоохон гин тэр юм хэрэгтэй. Тэгээ нөгөө хүнд уучраснаас хойш дандаа нэг юм болж бүтэхгүй нэг ам өрссөн дандаа үйл явдалтай таарад байдаг. Тэгсэн чинь хамгийн төгсгөлд нь тэр нөгөө нэг багш гээд гингүү царайлаад байсан нь нөгөө гимт хэрэгтэй орооцолтодсон бүсгүй найз залуу байж тараад гоо сайхны мэдсэлд ороод өөрийгөө нугаа явуулсан. Ийм кино байт юм. Бэнш дээр. Яг миний нэг бодоод бичижсэн цохилтой юм арчлаа. Тэгэн гоо. Би бүр яг тэгж бодож ирсэн шүү. Цаанаас нь Люси гэх кинод шүү дээ. Тийм. Тэр санаа Люси гэж тийм байхгүй. Люсид ч байгаа мó байхгүй шүү дээ. Анна. Үгүй. За киноны гол дүр нь болохоор эрэгтэй эмэгтэй хоёр хүн байна. Тэр хоёр араас л хүмүүс яваад байна. Эмэгтэй нь бүр үнэхээр царайлаг. Леди Гага ч юм уу? Тийм хамгийн хөөрхөн гэсэн. Хөөрхөн Леди Гага юм уу? Леди Гага ч их хөөрхөн шүү дээ. Худлаа яриад байхгүй.
Тэгээд юу л дуулдаг хүн билүү? Дуулдаг хүн билүү мэлүү яна урлагийн намаа битэн гэл. Ямар муухай тийм урлагийн хүн. Гол дүрийн залгамж гэсэн амар царайлаг. Чи түүхэн амтан царайлаг мэрэлэг гэдэг. Таахгүй байна. Гэтэ амар гоё кино юм байна гэд би чамд нэг саяхан үзүүлж ирсэн. Оо юм гоё кино ч гэсэн. Өө хайртай амьдралаа үзээгүй байх. Уулга галтаа үзээдсэн шүү. Бид хамгийн сүлд тэр нэг Аана гэдэг тагнуулч тэр Тэр чинь тэгэл тагнуулчтай л да. Энд чинь болохоор маф жоохон гэмт хэрэг. Түүл за мэдгүй бож өглөө. Жуулчин. Johnny Depp Angelina Jolie-ийн тоглолт гэнэ. Зүг харин үзэж байгаа. Хутлаарай тааж. За би үзчихсэн юм байна. Үзчихсэн. Тийм. Гоё кино үстэй. Тийм шүү дээ. Тэн дээр тийм мартаа шүү дээ. Тэр чинь тэгээ тийм даймд гэдэг кино байсан юм уу? Ингээ гэмт хэрэгтэй мафтай юу нэ? Оо тийм үү? Хавтаа гэсэн. Тийм шүү дээ. Энэ кино болохоор бид нар юунишний Холливуд багцаас үзчихсэн байхгүй юу? Яг ямар кино үзвэ гэд. Ганаа ер нь их олон кино үзээгүй юм лээ. Би тэгээд үзүүлж байгаа. Тийм, ер нь бол их л кино үзүүлж да энэ хүн бол. Та хэд ч гэсэн ер нь кино үзэх дуртай бол бас саяны кинонуудыг үзмээр байвал юунишний Холливуд багц, Аз багц, Хит багц гэдэг энэ гураваас сонгож үзэж болно шүү. За наатаха их л үздэг. Би 5 киногаа яг бодсон чинь чи таач юм шиг би хамгийн ихний киногоо би чамд хаалгаа заяа. За яг би ч бүр яг тийм гоё одоо урлагийн хүмүүлгээ би гоё албаны гоё хэлбэлж өгнө. За 2012 онд найруулагч 2012 онд хараа хийгдсэн заяа. Ер нь бол гэхдээ тухайн үед бол нэлээд шуугуулж исэн. Тэгээд миний ярьж үзчихсэн, бид үзчихсэн. Нэг нөхөр байгаад байгаа юм. Ингээд яг хоо гэдэг юм тэр үед л алдартай одоо бас юм турмаг гэдэг юм хийж үздэг ийм заяа харш хийж үздэг заяа. Тэгээд жоон тийм том одоо хүн тэгээд нэг юм ерөнхийлөгчтэй заяа нэг улсын тэгээд дандаа эмхтэй юм би хамгаалагчтай. Дарангуйлагч. Үгүй. Дарангуйлагч мөн. Yay! Ваш. За. Ийм байна. Яг хэдэн их гэдгийг сайн мэдэхгүй байна. Яг ганц 2 3 анги гарсан юм магадгүй жоохон цурлаар гарсан байж магадгүй заяа. 2 hours later. Нэг юм ингээл яачин гот. Гал зурчдаг заяа. Яасан? Нэг юм ингээл яачин гот. Яг тэр яач нь хэлэх юм бол мэдэх гээд байгаа байхгүй. Ямар ч нэг зүйлийг хэл ингээл өөртөө ингээл одоо аваал тэ скул гэдэг наачих юм бол ингээл юу болоод байна? амар өвчтэй юу өвчтэй болчдөг. Нэг нохотой. Хоёр линк тавьж магадгүй. Гин чон мөн болж хөрөж өгдөг. Тийм ямар кино үү? Керман марманаас гинт амар юм том полимат гарч ирдэг. Чи жоо төөрмөлт жоо. Мөн хотлаад тугсан юм. Биш юм. Инээдмийн 61 кино жоохон фантазитай. Ерөөхдөө бол яг тэр ингээд ингээл жоохон аниме гуглдэг кино маяг л орчдөг ингээл. Гүйж мөн. Йоо. Би баг гүйж байгаа. За. Миний зүудэлсэн юм аа. Нэг би тавтуулъя. 1 2 3 чи сайн боддоо. Нэг юм өөртөө ингээл аваад хэрэглэнгүүт л юм ичид юм шиг амар чадвартай болчдөг. Тэр камераас бом хийж байдаг. Congratulations. Тийм ээ, маск. Яа, борхон ингэж 2006 онд хийгдсэн. За. Эхлээд амьдралын амин гоё хийж хагаад бид нэг болохгүй юм худалдаж авч одоо тэнд нэг агаар шүүгч юу штэ. Аа. За. Гэтэ би нэрийг санахгүй лав хоёртэй. Чи юу л нэр? Тийм. Will Smith тоглолтой. Тийм. Тийм.
нөгөө Агаар шүтгийн гол шууд яг юм цагаан барьцдаг тийм ингээд тэрийг зарах гал төрсөн хүүхэд тэр бүр аим гоё юм тий. тийм би тийм зохиол юм бас. Тэр нөгөө төрсөн хүүхдэд тоглодсон шүү дээ тий. Дараагийн кино болохоор юм. Одоо миний чинь дөрөв кино юу тий. Дараагийн кино болохоор ийм ингээд хүмүүс юм Брюсли ёо. тий. За тэр шиг тийм хувцтай. Би би устдаг. Тийм ээ. Би яг гэж хэлвэ. Хайр минь дээ. Шил тийм. Би энэ сүүлийн миний кино зөө. Энэ бол хүүхэд настай маш их холбоотой. Би танаас бас асууя. Яа. Маш гоё тайлбар юм дээ. За 5 хүн боломж байгаа. 5 хүн нэг юм боломж байгаа заяа зүгээр юм заяа. Киногоо яриад байгаа юм уу? Тийм. За. Тэр 5 боломжийн 4 юм боломж нь эцэднээ олцсон. Юу яа. Ганцхан боломж нь яг тэр манай гол дүрийн одоо тэр хүнд очдөг. За. Тэгээд юм шалгуур малгуур ямар нэгэн тийм л ингээд ороод одоо тийм ингээд юм одоо амьдралаа авахар тийм боломж тийм үе талга нэгтдэг тийм юмны тухай кино. Ер нь нэгэн нэрвийн кино. Бага настай их ойрхон байдаг. Одоо нөгөө гэртээ ганцаараа кино гэдэг шүү дээ тийм терминий хажуугаар их гарсан тий. Ким кино байна. 5 боломжийн 4 хүмүүс ингээ авцсан заяа. Хүмүүс авсан. За 5 суглааны 4 суглааны шоколадны үлдэртэй яа. Willy Wonka гэдэг. Willy Wonka. Тийм. Шал тэнийг тавилттай ганц алдчихгүй гэж. За битээр сая тоглосон тоглоом бол нэлээд амархан байлаа. Юу эсэл л да. Айгу амархан тайлбарлахтай яг заавал нэг тийм би нэг тийм хорон байсангүй те. Яг битээр бас өөр хоёр хүнтэй өрсөлдөжсэн байсан бол бас тийм ээ. Одоо Harry Potter-ыг одоо романтик кино л байна. Тэ? Харин гурвалцсан гэж ярьж байна. Нөгөө Манусын одоо үзээд байгаа айгаад байгаа нөгөө Penthouse гэдэг нэг амар кино байдсан штэ. Тэрийн 3 дахь бүлэг нь орцсон байлээ. Ганаа ерөөс нөөний олон ангит кино үздэг байхгүй. Би ерөөсөө ийм Slams кино үздэг. Ерөөсөө Slams кино үнээр үздэг. Тэр бахарч байна. Ер нь Penthouse гэдэг кинонд орцсон одоо тэгээд тэр жишгээр амьдарч байгаа. Замдаа дарсан бүгдийн ажуу тантай хамтран нөө нэг юу яд нь штэ аав нар Slams кино үзэхээр үзэхгүй ийсэн хэдгээр ингээс нь энэ одоо яагаад ангийн ороод ирдэг гэдэг шиг. Тэр манай Slams киноны ч угсаа амар штэ угсаа. Манай бол нөгөө үзэж хагаад тэгжээ тэр ч одоо баг нэг 120 тэнг штэ 120 тэнг дээр явж гот яг тэр 120 ангиас нь яваад оронгууд шууд ойлгох гэдэг чинь. Хоёр гол нь ямар ч ангиас нь үзсэн ойлгоно. Шууд ойлгож эхэлдэг те. Төгсгөлийн ангийн үзлээ баг үзсэн. Юу яац юм бэ? За тэгээд өнөөдөр имчлэг энэ үрээд өндөрлөө. Тэгээд найз үзтэйгээ гэр бүлээрээ бас ингээд би бинтэйгээ юм гоё те киногаа гоё би үзээд таалгаад те. Энэ битээр киноыг үзэх дуртай болохоор тэгээд багцаа авчдаг. Тэгээ багцаар нь үзэхээр аяга амар олон кино. Тэгээд нэг киноны баг үнээр олон кино үзчихнэ. За энэ удаа имжлэг та нарт таалагдсан бол лайк, share YouTube дээр байхгүй. Subscribe, like дараарай.